За монголчуудаа эрдэнчүүдтэй Монгол ардын намын гишүүдтэй болон арчсан намын гишүүд. За ер нь тэгээ байгаад Монгол улсад байгаа тэр 30-40 намын бүх гишүүд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээ яагаад энэ намтай холбоотой зүйлийг өглөөний ярилцлаган дээр ингэж хөндөж оруулж иж байна гэх юм бол намууд цэвэрлэгдэхгүй байна. Намуудад одоо яг нэг дотор нь байгаа хүмүүс сайн муугаараа ялгарсан ч гэсэн ялгарж байгаа ч гэсэн яг нэг хуульд нийцсэн, шудраг осонд нийцсэн, намын чадхад нийцсэн шинжилтүүд бол яг төдийлөн санаанд хүртэл хийгдэхгүй байгаа юм. Нэг үе 30 жилийн хугацаагаа бодох юм бол шинжлэх технологи бааз суурь их зүүн орчнууд нь ерөөдөө бүрдээд явж байна. Сонгуулийн тухай хуулиар тэр улс төрийн намын тухай хууль, үндсэн хуульд тэр нийгмийн сэтгэл зүй ямар болж байгаа вэ? Буруу зүйлийг төвчхэж өмнөх 30 жилд бол ямар яаж ард иргэд намын гишүүд яаж явж ирсэн бэ гэх юм бол хулгайчдын одоо ёс зүйн хүмүүсийн муухай үйлдэлийг харсан ч хараагүй юм шиг мэлмитээ сохор гэсэн үг. За тэгээд нөхдүүдийн үйл ажил төрөлд энэ тэнд орохоор яг л тэр муухай технологи системийн нэг хэсэг болоод доголонгийн газар доголон явгээд тэгээ эцэг гэхээс нь бүрэн бүтэн хөл гар төрүүлж өчөөд байхад доголон явдаг юм сэтгэл зүйн хувьд. Ингэж явж ирсэн. Одоо бол нийгэм өөр болж байна. Сохрын газар нүдтэй сохор биш хардаг болж эхэлж байна. Хөлтөө доголон явдаг гэсэн бол өнөөдөр хөл гараар явдаг ингээ болж байна. За буруу зүйлийг нийгэм дэлчилдэг болж байна. За авилтаа газрын 110 дугаар утас байж байна. Засгийн газрын хэрэглэх газрын дэрэгдэх 11.1 төв байж байна. За аймаг орон нутгууд бүгд одоо иргэдийн санал хүслийг авдаг утас, цахим хаяг, Facebook, аппликейшнтай ингээ болчлоо. Яг энэ өөрөө нийгмийн шинжилгээний суурь нь болж байгаа. За тэгэхээр хизээ хин хийх удаа гэд хараа сууж үзээгүй миний би. Тэгэхээр энэ удаад хүлээх юм бол хийгдэхгүй юм байна. Орхон аймгийн Монгол ардын намын хороонд бол маш их ёс зүйн хүмүүс байна. Олон тоогоороо. Тэгээ ерөнхийдөө тэр нэг нийгмийн орон босгоо үед эзэмсэн мэрэгчлэр ажил олж чадахгүй нөхдүүд амар хэлбэр аргаар буюу ёс зүйн дарга нарын доор зусардаж явж мандат болж авдаг. Ингээд мандат олж аваад төлөөлөгч болдог. Ажлын байр нь нэмэгддэг. Эсвэл төлөөлөгч бол бүр том дарга болохоор төлөөлөгчөөс татгалзаад нэг албан тушаал дээр үлддэг. Тэгээд төрийн албаны шалгалт өгөөд орж чадахгүй болохоор намаар дамжиж сонгогчдын саналыг авч сонгогчдыг хуурж ингээд очдөг юм технологиуд бол байсан. Болдоотер гэдэг дээр үед бол мэрэгжлийн хэлтийн дарга ус болж байлаа. За одоо төлөөлөгч болонгуудаа Эрдэнэт үйлдвэрлэлийн удирдах албан тушаалууд дээр очдог. Орон нутгийн захиргааны байгууллагууд дээр удирдах албан тушаал дээр очдог. Энэ хандлага бол одоо хүртэл байсаар байна. Цэвэрлэгдэхгүй байна. За ингээд энэ ёс зүйн хүмүүс яг өөрсдөө нэг дээшээгээ долоож намыг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудыг одоо бизнесийн амьдрал ахуйгаа сайжруулах бизнесийн орчин болгож ингэж ашигладаг. Яг энэтэйгээ ажиллан өөрсдөө дээшгээ зусарсан бол доошоо бас яг тэгж нэг эсвэл дээшгээ долоосон өшөөгөө бусад нэг хинч бишүүдээс өөрийнхөө залуу хувь жижиг хөлбөрөөс авахж долоолгодог. Ингээд ерөөсөө яг энэ бүтэн юм схемний юм тогтолцоо бий болчих. Төлөвшөөгүй хүүхдүүд хуугаараа баг дээр очисон байна. Багийн засаг дарганараар очисон байна. Ингээд тэнцээ жоохон одоо төлөвшөөгүй хүнээс үг сонс сураагүй. Тэгээд нэг яг нэг жоохон дүр хэсэг нь мэрэгжлийн одоо жүжигчин гэж байдаг шүү дээ. Тэг ингээд жишээлх юм бол нэг тиймэрхүү маягтай ингээд дүр хэсэг нь ингээд нэг хідэн бос нэг тороол айрам хідэн нэг удлаа унд дэмжигч нартай болчихсон. Би бол та нарын иргэдээс үнэн төрхөө нууж чадагч. Би бол та нарыг нэвт хардаг байхгүй юу одоо санаж явж байгаа. Хинтээ юу хийдгүй эргүү. Зүгээр л яшигтаал гэдэг байхгүй юу. За тэгэхээр яшигтаагээд одоо тоглолт дууслаа. Монгол ардын нам бол өөрөө хулгайчны нам гэдэг одоо нэр зүүчихсэн. Нийгэмд арчсан нам хулгайчны нам гэдэг нэр зүүчихсэн. Энэ хинээс болж байгаа юм бол жирийн 200-300 мянган гишүүдээс огт болоогүй. Зүгээр дээр нь байгаа ёс зүйн хэдэн хүмүүсээс л болж байгаа. Тэгэд энэ хүмүүсийг цэвэрлэхгүй бол Монгол ардын нам буюу 100 жилийн түүх 101 жилийн түүхтэй нам. За тэгээд дээр нь 200-300 мянган
жирийн шудраг одоо улс төрийн үзэл баримтлалаа нэгдсэн оюун санааны эв нэгдэл Монголын үнэт зүйл, Монголын нийгмийн үнэт зүйл болсон. Энэ хүмүүс энэ хүмүүсийн эрхэн зөрч гэж байна. Энэ ёс зүйн хүмүүсээс болоод. Тэгэхээр юу хэлэх гэж байна вэ гэхээр Орхон аймгийн Монгол Ардын намын хороонд Лувсан намсрын оюун эрдэнэ Монгол Ардын намын даргын эхлүүлсэн ажил зорж байгаа зорилтуудын хүрээнд намаа шинжлэх ажил хандсан шамлан орно. Ингээд өнөөдөр 2016-аас 2020 оны хооронд аймгийн иргэдийн төлөөлчийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон ажиллаж байсан төлөөлөгч нарыг авилтаа тэнцэх газарт одоо шалгуулах мэдээлэл өгнө. За өмнө нь болохоор Дэнжугаас одоо 2 удаа сонгогдсон одоо ажиллаж байгаа. За мөн одоо 16-аас 20 оны хооронд Дэнжугаас сонгогдсон аймгийн иргэдийн төлөөлчийн хурал төлөөлөгчөөр ажиллаж байсан Даваад орж Ууган Баяр гэж залуу байж байгаа. Төлөөлөгч болсныхаа дараа Эрдэнэ төлөвлөрийн гам бөмбөлгийн цэгийн хаабар очсон. Энэ залууг төсвийн мөнгийг зорилтын бусаар зарцуулсан гэж мэдээлэл өгж авилтаа тэнцэх газар дээр шалгуулж байгаа. Маш их алдаа дутагдaltaж өрчлүүд одоо гарч байгаа шиг байгаа. Тэгээ яг энэ маягаар энэ 10 төлөөлөгчийг одоо өгнө. Ингээд гин буруутай тогтоогдоод явах юм бол энэ хүмүүс 24 онд нэр дэвшихгүй битгий горд Монгол төрийн алба Монгол Ардын намаас зайл гэж хэлнэ. За ингээд дахиад судалж үзнэ. Иргүүний хуваар. За ингээд судалж үзээд дахиад тэр үлдсэн одоо нэг 20 байдаг юм уу тийм хэд байдгийг тэр хүмүүсийн дахиад өгнө авилтаа тэнцэх газарт. За үүгээр юу болох вэ гэх юм бол одоо яг нэг том дарга нар гэж ойлгож байна шүү дээ. Том дарга нар одоо үхтлээ уурлах намайг үзээ ядна. Фэйсбүүкээр хийдэг нэг янз янз одоо тэр оюут багийн засаг дарга гэдэг залуу байж байгаа нэг хөөрхөн хідэн одоо нэг дэмж нэртэй болчихсон. Нөгөөдөн дундаа нэг 50-60 лайктай нэг 5-10 хүн үзэгчтэй. Тэгийн юм дээр ингээл өөрийгөө нэг худлаа юм биччихсэн. Тэгээд нөгөөдгийг нь хүмүүс магтаал. Тэгээд намайг тэр нэг шантаажаар амиа зоогдсон могод гэх дормжлоо л байгаа. Доромжлолчлээ хүүхдэд хуулийн дагуу хариуцлага тооцоолно. Тэгээд нөгөө зул бүхгийнхэн бадамлна гэдэг чинь их талчханж байгаа. За тэгээ хуулийн хариуцлагууд ингээд иймэрхүү маягаар одоо нэг хүүхдүүдийг сумлаад ингээд оролдуулдаг, дайруулах ийм үйл ажиллагаа угаасаа ихсэн. Тэрнээс би айхгүй. Би хин нэгэн хүмүүст одоо албан тушаал тендер авч авах гээд дарга зэрэг таалагдах яваагүй учраас нийгмийн цэвэрлэгээ үр хүүхдүүдийнхээ сайхан ирээдүйн бүтээж ирээдүйн эрдэнтийнхээ залуучуудад цэвэр нам, цэвэр нийгэм, цэвэр шудраг өрсөлдөө сайхан нийгэм бүтээж өгөх төлөө явж байгаа учраас айгаадах зүйл огт байхгүй. Өнөөдөр жоохон ядарсан байж болно. Гэхдээ буян заяа нь бол нэг өдөр энэ хийсэн үйлдэл юм байна. Ингээд энэ хүмүүсийг цэвэрлэнэ. За ингээд цэвэрлэл юу болох вэ гэх юм бол Монгол Ардын намд 2000 одоо юу гэдгийг авилтаа тэнцэх газарт одоо энэ өөрсдөө төр нийгмийн нэр зүтгэлтнүүд гэж бодчихсон. Шударгаасны зарчимд огт нийцэхгүй замаар явж ирж төлөөлөгч нар болсон тийм үү. Энэ нөхдүүд хэрвээ буруутаан тогтоодод хуулийн байгууллагаар одоо шийтгүүлэх юм бол 2024 оны аймгийн орон нутгийн сонгуульд орох эрхгүй болно. Улс төрийн замнал нь дуусна гэсэн үг нэг үздэн дөө. За яг өдөөд баа сатууч өмхийг аяхгүй өгсөн бүрийн толгоос амьд автаана гэдэг доотлолт нь одоо залуучууд байгаа тэдрийгээ удирдах л байх л да. За ингээд энэ хүмүүс яг тогтоогдох юм бол тэдний чинээгээр 24 онд Монгол Ардын намаас аймаг орон нутгийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн одоо мандатууд суларч орж гэсэн үг. За ингээд зөв хүнээр нэр дэвшүүлээд нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн зөв хүмүүсээ нэр дэвшүүлж чадах юм бол Монгол Ардын нам шинжлэгдэх миний хийж байгаа энэ шинжилгээний нэг шудраг осны цэвэрлэгээний ажил үр дүнд хүрнэ. Шинэ хүмүүс орж ирнэ. За шинэ хүмүүс орж ирэх юм бол хуучлуулаасаа одоо нэг айж чиг дарамтлнууд утсан хүүхэлтэй болохгүй айж эцэггүйгээр яг өөрийн үзэл бодлороо иргэний төлөөллийн үүргээ гүйцэтгэхэд нутгийн өөрөө удирдахсны байгууллагыг одоо чадваржуулахад үнэтэй хувь нэмэр оруулах учиртай юм байна. Инхээр ямар нэгэн дарамт байхгүй болно. Энэ чинээгээр Монгол Ардын нам шинжлэгдэнэ. Монголын Орхон аймгийн улс төр шинжлэгдэнэ. Зөв ажлууд хийгдэж эхэлнэ. Тэгэд иймэрхүү зүйлүүд болно. Яг энтэй ажиллахан арчсан нам хүртэл одоо дотооддоо намынхаа цэвэрлэгийг эрчимтэй хийх хэрэгтэй. Зөв хүмүүс нь хоорондоо эвлэлд нэгдэх хэрэгтэй. Эцсийн дүндээ нам биш уулс гэж байдаг юм, орон нутаг гэж байдаг юм. Нам бол өөрөө
оюун санааны нэгдэл улс их орон тухайн бүс нутгийг хөгжүүлэх шийдэл гаргадаг байгууллага, улс төрийн байгууллага. Тэгэхээр иймэрхүү зүйлүүдийг хэлэх гэсэн. Тэгээ өнөөдөр бол 10 төлөөлөгчөөр ажиллаж байсан нөхдүүдийг авилтаа тэнцэх газарт мэдээлэл өгч за шалгуулна. За тэгээ хуулийн дагуу шалгадаад гин буруутаанд тогтоогдоод төсвийн мөнгийг иргэдэд зарцуулах ёстой, тойрогтой зарцуулах ёстой төсвийн мөнгийг буруу зарцуулсан тогтоогдох юм бол энэ хүмүүсийн улс төрийн амьдрал цэг дуусна, тавигдана. За ийм байна. За тэгээд би Монгол Ардын намын гишүүн гэж хэлэхээс ичихгүй. Ягаад тэгэхээр энэ нам чинь өөрөө нам муу нам гэж байдаггүй. Бус намын гишүүч гэсэн ичих шаардлага байхгүй. Муу нам гэж байхгүй. Тухайн үед одоо юу гэдэг нийгмийн ороо түрүүнд би онцолж хэлсэн нийгмийн ороо босгоо үед улс төрийн намууд руу шургуулж орсон ёс зүйгүй хүмүүс энэ намаар дамжиж хулгай хийдэг байсан. Намаар орж ингээд нийгэм юу гэж харж байгаа гэхээр нам л болохгүй гэж харж байгаа. Намдаа биш. Хүндээ байдаг юм манайхаа. Тэгэхээр энэ хүний цэвэрлэгийг нь хүмүүс цэвэршээр нам нь аяндаа нэр одоо цэвэршээд явна. Ийм л байна. Тэгээд энэ цэвэрлэгийг хийнэ. Би хулгайч намын гишүүн биш ээ. Би Монгол улсын түүхийг 100 жил бичсэн улс төрийн ууган хүчний гишүүн хүн байж байгаа. За баярлалаа баяртай.